Оройн төрхөө үзэгчдээ PB телевизээс бэлтгэн хүргэдэг. Орлогын нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болоод байна. Нэвтрүүлгээрээ та бүхэндээ залуу уран бүтээлчдийн бие тасан болоод хамтарсан уран бүтээлийг төлөвлөдөг билээ. Ингээд залуу уран бүтээлч Бат Зоригтойгоо уулзцгаая. Дархан манай тусгаа харуулгас даяар Монголын ариун голомт даалайхтэйсэн гигэн хүлэс дандаа ихчиж үрд мөнхжинөө Монголын золтой ардууд эрхчлөө жаргалыг эзээ жаргалын түлхүүр өвчлийн дуулуур жавхланд манай орон мантугай Сайн байна уу танд? Энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу. Үзэгчдээ бас өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн үзүүлсэнгийн хадлага явуулаа үзэгчдээ сонирхуулъя. Хэл хэлчихэд ба эх орон гэсэн нэртэй үзэсгэлэн байсан тий. Энэ үзэсгэлэн бол одоо хэлийн цэргийн хэл хамгаалах байгууллагын 80 жилийн зориулсан үзэсгэлэн байгаа. Тэгээд 16-чиг 3 бүлэг болгоод Монголын одоо бүх хэлээр тойруулж явуулсан одоо манай бүлэг бол одоо зүүн жишээ Хинти, Дорно, Сүхбаатар, Дорногов гэсэн аймагуудаар хэл тойрж аялсан байгаа. Тэгээд ирээд бид нэр сар гарангийн хугацаанд дотор хүн болгон одоо 5 бүтээл хийж энэ үзэсгэлэндээ тавьсан байгаа. Нийт 16-ийн 70 гаруй бүтээл оролцсон байна. За хоёул үзэгчдэд бол бүтээлээ үзүүлье. Монгол хэлний манаа гэсэн нэртэй бүтээл байна тий. Энийг бас хаана судалгаа хийсний үндсэн дээр тойрож гаргасан байна. Энийг бол би одоо ингээл хэлээр явж ирж байгаад ирээд тэр хэл дээр явж байхдаа ингээд Тайл багт нь хуваарлагдсан бэ. Би одоо энэ зүүн зүгээр явсан багт хуваарлагдсан. Тэгээд Сүхбаатарын аймгаар явж байхдаа Вангийн цагаан овоо гэдэг уулан дээр гараад ингээд үтсэн ингээд шилээд дарсан олон сайхан цагаан овоонууд байсан. Цагаан чулуугаар ийсэн. Тэгээд тэр овоог хараад тэр нэг тийм сэтгэл төрсөн л дөө ямар гоё юм бэ гэд. Тэгээд Ирсойна тэр тухайга бодож байгаад ингээд овоогоор яаж бүтээл хийх болох уу гэд энэ ингээ харахад нэг хайлтарахад овооч юм шиг бас нөгөө талаар харахад хүн юм шиг. Тэгээд миний санаа бол энэ овоон дотор тэр үеийн хилчдийн тэр эх орноо хамгаалж явсан тэр сүнс байгаамаа гэдгийг харуулах гэж ингэж бас хүнтэй ингэж хослуулж хийж өгсөн. Тэгээ уулын оройгоос ер нь бол хэлийг бол голцоо тэр уулын оройгоос тэр уулын орой хүртэл ингээд манай хэл байгаамаа гэд ер нь бол тэгж тогтоож явдаг. Тэгэхээр дандаа уулын оройгоос гэсэн санаагаар ингэж зурсан байгаамаа. Ер нь энэ бүтээлийг бас төрөхөд хэрэг нэг бүтээлийг гаргахад хэдэн өдөр зарцуулсан бэ? Сарын хугацаанд 5 бүтээл гаргасан гэлээ л дээ. Тэгээд одоо энэ бүтээлийг гаргахад та хэдэн хоног шаардлагасан байна? Энэ бүтээлийг бол ер нь тэгэл сарын хугацаанд эхэлснээс нь авахгүй бол дуусах хүртлээр бусад бүтээлүүдтэйгээ хамт ингээд аажмаар өдөр болгон багуугаар явуулж байгаа л тэгэл дуусгасан. Энэ бол таны зураач хүн болгонд өөр ингэсэн бас чиглэл урсгал байдаг шүү дээ. Таны сэдв гэх юм бол хвчлэн ямар сэдвийг голчлон авч зурдаг вэ? Би бол голчлон байгаль тэгэл адуу мал тийм Монгол амьдралыг харуулсан сэдвээр зурх дуртай. Тэгээ ер нь энэ хэлээрээ явснаас хойш бас уран бүтээлийн тэр сэдвүүдэд бас өөрчлөлт ороод бас өшөө жоохон өргөн талаас нь харж зурхыг оролдож байгаа тий. За энэ бүтээл бол одоо миний бос бүтээлээс арай өөр. Яг гэвэл энэ Монгол зургийн арга ажиллагаа техникээр голчлон хийсэн. Тэгээ энэ бүтээлд ерөнхийдөө хэлийн зэрэгт миний үзэж харсан тэр амьдралынх нь гол үйл явдал тэр чухал үйл явдлуудыг харуулсан одоо цэргүүд өдөр болгон жагсаалаа хийх, тэгэл соёл урлагийн үзүр үзэх, тэгэл бүтээн байгуулалт барилга ажил янз бүрийн хийх
биеийн тамирын дасгал тэгэл хилээ манж хил зөрчиг шиг саатуулж байгаа. Тэгэл хилээ эргэж тойрж яваа. Тэгэл уул овоогоо тахиж байгаа. Адуу малаа хамгаалж байгаа. Тэгэл галт өмөр унтраахад оролцож байгаа. Энэ бүгдийг л ер нь цомхон энэ жижиг хэмжээнд нь тэгсээ багтаагаа тэгээд ямар ч байсан үзүүлэхийг зорьсон тийм л бүтээл байгаа л та. Монголын нэг өдөр гэдэг чинь бас хилийн нэг өдөр гэсэн нэртэй өгсөн байна тий та. Тий. Ер нь бол зураг зурсныхаа дараа та уран нэрээ өгдөг эсвэл зурхаасаа өмнө нэрээ бодсон байж байгаа уран бүтээл гаргадаг. Ер нь зурчаад дараа нь л нэрээ өгнө л дээ. Тэгээд янз бүр л хүмүүсийн хувьд зарим хүн бол зурхаасаа өмнө бодоод зурдаг гэж магадгүй. За дараагийн бүтээл маань улаан уул гэсэн нэртэй бүтээл байна. Энэхүү бүтээлийн хувьд гэх юм бол бас. За энэ бүтээлийг бид нэр Дорноговь аймгийн улаан уул сумаар зорчиж явхад ингээд яг замд ингээд сайхан улаан уул харагдсан. Тэгээд бас их сонин Дорноговь аймагт байгааргүй тийм сонин уулаан өнгөтэй. Тэгээд оройны нарч жаргаж байсан. Тэгээд яг тэр дор нь бид нэр энд бууя сой итүү тиймэр үнгээл гурлаа суугаал үлдээл тэгэл зураг зурсан судалбар игээд тэгээд энэ зургийг бол ерсөн тэр судалбараас санаа авч амьлуулж шүү томруулж хийсэн байгаа. Тэгээ энэ бол бас говьд тийм уулаан өнгөтэй уул байх бас сонирн байсан. Тэгээ яа тэгэхээр энэ тийм улаан зос шорооноос бүрдсэн уул. Тэгээ тэр үзэсгэлэнд байгалыг ямар ч байсан үзүүлэхийг зориулж ийм бүтээл хийсэн да. Энэ бол бүтээлүүдэд тавтагдаж зурагдсан гэсэн ойлголт байгаа юу? Та гурван зураач гурвуулаас зурсан юм биш тий хамт. Тий, 3 зураач бол гурвуулаа этюдсэн. Гэхдээ нөгөө 2 зураачийн хувьд бол тэр этюдэд томруулж тэ бүтээл болгоогүй зүгээр судалбар чигээр нь тэгэл үлдээсэн. Бүх судалбар бол бүтээл болно гэсэн байхгүй. Тий. За энэ зураг бол би бол энэ зургийг зурхтаа өөрийнхөө төрс одоо өвөөгөө бодож байгаад зурсан. Манай өвөө бол биднийг багт ингээл зам болгон очиход ингээл бид нарыг ухтаал инээмсэглэл сууж яадаг тийм сайхан дулаахан сэтгэлтэй малчин хүн байсан. Тэгээд Монгол амьдрал тэгээд малчин хүний байгаа байдлыг тэр байгаа чигээр нь тэр сэтгэлдээ үйлснээр харуулахыг зориод ингээл бүтээлээсэн байгаа. Тэний бол бүтээлүүд дээр ер нь бол хөвчлэн голдог өнгө гэж бас байх уу? Голдог өнгө бол одоогийн байдлаар би бол тийм хөх улаан өнгийг ер нь их түлхүү ашиглаж сурж байгаа. Тэгээ ер нь бол хүн болгоны өнгө бол тэр уран бүтээлийн замын хувьд л өөрчлөгдөж солигдож байдаг. Одооны байдлаар бол хөх өнгийг ер нь их давуу ашиглаж байна. За өнөөдрийн нэвтрүүлэгт маань оролцсон зураач Батзөрөгтэй баярлалаа. Таны ажил бас өндөр амжилтыг хүсэн өрөөе. За баярлалаа. Та нарын уран бүтээлд бас цаашдаа амжилтыг хүсэн өрөөе. Яа энэ бүтээлийг бид нар сая хэдээр өөрийн судалбараа хийж аваад тэгээд хийсэн бүтээл байгаа. Хэдийн тэргийн 80 жил яваад зориулсан хэлжтийн одоо амьдрал ахуй амьдралыг судалж эх орныхоо хэлийн манай болон хэл дээр манай хийж байгаа газар нутаг усыг одоо судалж тэгээд түүнийгээ зургандаа энэ хавтгадаа буулгаж хийсэн зураг байгаа. Нэг сарын хугацаанд гаргасан бүтээл ихт маш их том бүтээл байна тий. Тэгээ нэг сарын хугацаанд бол энэ өөрөө л бол яг ингээд гарах юм бол нэгэн бараг жил зурах бүтээлтэй бас тий нэгэн олон өдөр хийсэн зураг байгаа. Үндсэнд нийт таны 10 бүтээл тавигдсан байгаа гэж юм тий. 10 бүтээлийг бас хийхэд бас хэцүү байсан баг та нэг сарын хугацаанд 10 бүтээл шүү дээ. Тий 10 бүтээл яг түрүүнд нь судалсан юм байсан. Тэгээд ер нь л мэдээж оргил нойр олдвол хийн шүү дээ. Бүтээл хийн чинь бол өөрийн гэсэн нөгөө хий гэсэн сонирхол байгаа болохоор одоо ядарддаг юм байна шүү дээ. Хүн чинтэй. Энэ бүтээл нь болохоор одоо тайгад ямар муур амьсгалтай байх вэ? Энэ бол хавар
нэлээд арай одоо ингээд ер нь тайгад бол цаанаас өөр юм явдгүй юм байна. Цаа бугнаас өөр. Тэгээд энэ хилчид бол цаа бугад унаад ингээд хилээр гэж явж идэг. Дээрэс нь бидний очсны дараахан цаагаа тавьсан. Цаагаа одоо ингээд дулаархтар цаагаа өөр тайгалын тавьчихдаг юм байна шүү дээ. Одоо бол одоо яг 5 сарын ихэр бол цаатайгаа яж байгаа. Тэгээд 5 сар сойшуулах цаагаа тайган гүнлөгөө тавьчихдаг. Цаа ч юм дулаан газар ус байдгүй дэшилдэг байна тийм байна. Тэгээд бид нэр яг цаа сандарч байгаа үед ингээд нэг нас хаврын инструменттэй нэг хаврын нар юу яж байгааз одоо тусч байгаа. Тэр байдлаар би хийсэн зураг байна. Энэ бол зураачд маань нэг газар байрлаад бас хэр удсан бэ? Олон газар явсан байна. Байрлал гэсэн тийм ойлголт байхгүй. Ягаад гэвэл ихэвчлэн л одоо тэр дандаа 60-аар явж байгаа бид нэр 60-аас ч өөр машин явдаг юм байна. Дээрээс нь бид нар бол нэг застаад бол нэг хон гэдэг бол маш ховор байсан. Тэгээд застаа болгон ч бас хоорондоо хал ойр замын бартоноос ахгуулад тэгээд зарим застаад бол хонохгүй, зарим застаад бол хоноод тэгээ явсан. Тэгээд хоноод ойрын одоо авсан фото зураг байна, өөрийнхөө хийсэн судалбараа яаж боловсруулад болсон бүтээлийнхээ гол одоо юунуудаа эхлэлийн юунуудаа өөртөө зурж эндээ найруулад тэгэл дараагийн маргаашийнхаа ажилд өөр застаалаа яваад тий. Тэгэл тэгж л явсан л та. За дараагийн бүтээл ойлголт шүү дээ. Дараагийн бүтээл нь юутай нохоо одоо нэг акшнд одоо тэр машиныхаа сүйдээр твтж байгаа. Тийм бүтээл байгаа. Энэ нь болохоор завханд байсан баха. Завхны застаад би хийсэн зураг байгаа. Тэгээ яг ингээд бид тэр ингээд амс хийгээд тэр халуун наранд амс хийгээд тэгээд байж ах хугацаанд машин доогуур ингээд нохоо ороод ирсэн байсан. Тэрийг би одоо тэгэл юугаар сэтгүүгээрээ энэ дээр бас нэг судалбар маягийн зураг хийж тавьсан байна. Агшин нэг гэж байна. Тэгээ агшин хоёр нь болохоор нэг цаа буг бас ингээд цаа бугтай хэлчихэд тэр ингээд бууга тавиад бууга ер нь хажуунаасаа салгадаг юм байна л да. Гэхдээ энэ бол энэ магазин байхгүй, сум байхгүй буу. Тэгээд ер нь тэгээд хилчтийн юм болохоор жоохон шөмжлөлтэй хандсан. Ингэж болдгүй юм. Үгүй эн чинь бас амьдрал дээр юм байж болно. Тийм дүрм журам байж болно. Бас энэ чинь бас найруулад зураач хүний нүдээр те бас харах, энгийн хүний нүдээр харах. Тэр чинь бас онц бас өөр юм гэсэн онцлогтой. Тэгээд би нэг өн зураг одоо соцоод хамгаалж байгаа гэдэг шиг хамгаалж үлдсэн. Анхын санааг танд бас урилгаар өгөхөд таас хэр хүлээж авсан бэ? Юг? Нэг сар ингээд хөдөө орон нутгаар яваад хичтийн амьдралыг та бүхэн зураач. Хамгийн гол нь сүүлдээ эн чинь тэгж явж болно. Яваад ирээд юмаа хийн гэдэг бол маш бага хугацаатай байсан. Би тэрэнд л жоохон бохомдчихсэн. Түүнээс бол явах үед бол тэрзээ дөрвөл явсаар байгаа. Өдөржингөө явна. Өдөржингөө яваад арай унтаал өглөө дахиад явна. Тэгэхээр хамгийн гол нь ирээд юм хийх хугацаа бол би бол нөгөө 5 дугаар 5 жилийн гавшаач гэдэг шиг хуучнаар бол зүгээр арга л 10 хоног зургийг нэг өдөр зурсан гэдэг юм уу. Тиймэрхүү байдал дээр юм хийсэн гэж боддог. Тэгвэл зураач хүн зураг зурхад бас маш их хугацаа шаарддаг тий. Тэгээ хугацаа шаардна. Гэхдээ бас нэг ингээд зургийнхаа хойно ороод суугаад ажлынхаа хойно яатсан бахад бол яг тэр ирчээрээ хийсэн тохиолдолд бол зураач гараас бол нэлээд их юм гарна. Өөрийн сэтгэхүй ухаан санаач бас илүү сэргэг тэгээд гар хурцчих юм, нүд хурцчих юм уу тэгээд нэлээд ажил хийх бүтэмжтэй явагддаг л да. За ингээд зураач Эрдэнэ утгатай ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. За та нарын ажлын
өндөр амжилт хүсэж байна. Дархан манай тусгаа харуулс даяар Монголын ариун голомт даалайхтэйсэн гигэн хүлэс дандаа ихчиж үрд мөнхжинөө Монголын золтой ардууд эрхчлөө жаргалыг эзээд жаргалын түлхүүр хөгжлийн тулгуур жамхланд манай орн мантугай Уран зураг сонирхдаг залуустаан зориулж, залуу уран бүтээлч даваа нэмийн цуврал хичээлийг хүргэе. Сайн байцгаана уу эрх мэнд үзэгчдээ. За өнөөдрийн дугаараар та бүхэндээ хөдөөний нэг одоо сайхан байгаль тийм хад одоо хэрхэн яаж зурх уу нэг өдрийн акшн одоо та бүхэндээ зурж үзүүлье. За түрүүчийн дугаараар бол та бүхэндээ бол бас тал нутаг гэтрийг хэрхэн яаж зурхыг бас зурж үзүүлж исэн бол одоо энэ удаагийн дугаараар та бүхэндээ хадан дээр хэрхэн яаж ажиллахыг одоо бас товчхон зааж үзүүлье гэж хүсэж байна. За мөн бас рисункээ бол мэдээж бас гаргадаг байгаа. За рисункийг бол маш товчхон гаргаад ерөнхий бас мөн тэмдэглэгийг бас маш зөв гаргаад тэгээд та бүхэндээ бас зурж үзүүлье. За манай Монгол орн бол одоо хад уул ус хангаа говь газраараа бол нэлээд алдартай. Ер нь бол байгалийн үзэсгэлэнт газар бол их маш олон байдаг. Тийм учраас суралцагч нар маань бол одоо өөрөөр хэлбэл хөдөө хээр явж байхдаа хүртэл одоо энэ хад асах одоо яг ямар хөө байдаг юм бэ гэдгийг бас үзэж судалж бас өөрсдөө бас янз бүрийн одоо ч ялангуяа техник технологи бол маш дэвшилттэй хөгжсөн үед бол та бүхэн бас аппарат гар утсаар аваад авчирч байгаа зурсан ч болно. Төдийлөн яг газар дээр нь байгаль дээр нь бас пилнэр бичиж чадахгүй бол бас тех бас боломжтой байдаг. За хад зурхад бол бас олон янзын одоо техник байдаг. Тэрнээс та бүхэндээ одоо бас өөрийнхөө бас сурсан техник ажиллагаагаар бас та бүхэндээ хадыг тодорхой хэмжээнд бас зурж төлөвлөлээ. За мөн ерөнхийдөө яг түрүүний яг дээрийн хичээл дээр бас та бүхэнд түрүүчийн хичээл дээр хэлж хийсэн бас ерөнхийд нь халивааныг зургийг зурхын тулд бол одоо уумбар өнгнөөсөө эхлээд тагалтыг бол хийгээ явчихдаг гэж ярьж ирсэн. Яг тэрнтэй адилхан умбра өнгөрөө ерөнхийд тагалтуудаа бол хийгээд сүүдрүүдээ бол эхлээд тэмдэглэж чинь гэсэн үг. Тосон будгийн ажил бол ерөнхийдөө хүндээсээ хөнгөрч явдаг тийм
технологитой. За мөн бас энд нь бас нэг хоёр айл бас дүрслээд. За хөдөө хээр нутгийн бүсийг бол одоо айл мал хүн хантангүйгээр бол төсөөлөхий аргагүй. За мөн тэнгэрийн хэсгийг бас тэмдэглэгээгээ сураад үүлний цорхой, үүл мүл хаана юу байх вэ гэдгийг бас тагалдаа хийгээ явж байхдаа л бодолцоотой үлдээх газар нь үлдээгээл ингээл явчихна гэсэн үг. За мөн хатан дээр одоо та бүхэндээ энэ мастикинаар одоо бас хэрхэн яаж ажиллахыг бас үзүүлье. За хад өөрөө ийм бас нэг тийм судалтай байглаасаа бас тийм тогтолцоотой гоё байдаг шүү дээ. Тэгэхээр бол хадны ажиллагааг бол бас манай зураач нар ч маань адилхан ер нь бол хүн бүгд бас хадыг бол бас янз янзаар бас хийдэг л дээ. Бас өөрийнхөө арга техник ажиллагаанд оруулаад бараан газар нь бараан үлдээгээд одоо энэ мастикийнхаа бүрээр хэлбэл энэ хадныхаа судлуудыг их гоё бас гаргаж өгөх газар нь гаргаж өгөөд ажилладаг. За энэ маань бол өөрөөр хэлбэл уран зургийн бас нэг тийм техник ажиллагааны бас төрөлд ороо явчихж байгаа. За одоо мөн та бүхэндээ нэгдүгээр паланы хэсэг дээр бас ажиллаж үзүүлье. За одоо саяныхаа мастикийн гэсэн одоо энэ хэсгүүдийг өөрөөр хэлбэл биерээрээ бас жоохон нэгтгэж өгөөд хаана нуусах уу, хаана бас бичих үү гэдгийг бол бас энэ дээр ингээ ажиллагаагаар гоё харуулад өгнө гэсэн үг. Бас ингээ орсон гарсан хадныхаа бас объемыг те бас гаргаж өгөх хэрэгтэй. Хад ч өөрөөр хэлбэл одоо янз бүрийн одоо хэлбэртэй байдаг штэ. Арцгар хад байна, тийм гүлгэр, судалтай, илгэн, боржин гэл янз янзын одоо хад чулуунууд бол байдаг. Уулынхаа одоо ёроол хэсгээр нь бол одоо нэлээ сүүдэртэй. Тийм учраас одоо юм хөхөмдөг өнгөр бас сүүдрийг бас илэрхийлээд
Өөрөөр хэлбэл одоо сүхүтэн дулаан өнгө гэдэг нь бол уран зурагт бол зайлшгүй байх ёстой. За өнөөдрийн дугаараар та бүхэндээ хадтай мөн гэр оролцсон одоо ийм хэсгийг Монголын нэг одоо бас нэг хэсэг газрыг бас ингэж та бүхэндээ төрсөлж зурж үзүүллээ. За мөн эндээс бас та бүхэн бас товчхон хадан дээр одоо хэрхэн яаж ажиллахыг бас ойлгосон байх гэдэгт бас итгэлтэй байна. Тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. Уран зураг бүр өөрсдийн гэсэн түүхтэй байдаг. Урлагийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.